Загалмайн тухай ярихдаа би хүмүүсийн хүзүүндээ зүүдэг. За эсвэл сүм чуулганы хананд өлгөөтэй байдаг мод, металл, ховонцор материалаар хийсэн загалмайг яриагүйг ойлгоорой. Би тэдгээрийн эсрэг биш гэдгийг ч бас хэлмээр байна. Харин би загалмай дээр нүглийн өргөл болсон Есүс Христийн гүйцэтгсэн гавьяаны талаар ярих юм аа. Тиймээс загалмай гэж яриад байгаа юм. Өчигдөр орой Крайстчерч хотын хурлын зааланд дахин зочлох боломж олдсон юм аа. Хэд хэдэн зүйлийг хэлээ л дээ. Та нарын хэдэн тэнд өчигдөр орой байсан бэ? Гайхалтай. Олон хүн зочилсон байна. Өчигдөр орой байгаагүй хүмүүст харамсаж байна. Бид үнэхээр гайхалтай цагийг өнгөрөөсөн тийм үү? Номлогчоос нь болж биш, харин эзэн тэнд гайхамшигтайгаар айлчилсан билээ. Хүндлэлтэйгээр хэлэхэд бидний цуглаан үнэхээр сэтгэл хөдлөм өндөрсөн. Хэрв та баярлсан бол Бурхны оршихуйд үнэхээр ерөөлтөө сайхан байсан гэж хэлээрэй. Зүгээр л ерөөгдсөн гэж хэлэх нь жаахан учир дутагдaltaй байдаг. Та биднийг аврахын тулд төлөх төлөөсийг төлснөрөө Бурхан бидэнд хайран илэрхийлсэн тухай бид үзсэн. Тэр төлөөс нь Есүсийн цус юм. Хуучин гэрээнээс Христийн цусны талаар юу өгүүлснийг бид сурсан. Левит номын 16 дээр өгүүлэх эвдрүүллийн өдрөөр Есүсийн цусыг бэлэгдэж 7 удаа цацах ёслолын талаар бид сурсан. Та санаж байна уу? Тэгээд бид өнгөрсөн орой сайн мэдээний номд өгүүлсэн бүхнийг товчлон үзсэн. Хэрв та миний радио сургаалуудыг сонсдог бол давтан заах тал дээр би анхаардгийг та бүхэн анзаарсан байхаа. Сургаалыг нэг удаа хэлэнгүүт хүмүүс шууд итгэж хүлээн авдаг гэж би итгэдэггүй. Тиймээс давтан заадаг юм. Зүүн Африкт 5 жилийн турш Африкийн сургуулиудад хичээл заадаг байлаа. Бид хичээлдээ давталт гэдэг аргыг байнга хэрэглэдэг нь тентхийн багш нарт таалагдсан юм аа. Тийм учраас сайн мэдээнд өгүүлсэнчлэн Есүсийн цусыг 7 удаа цацсан тухай сургаалan маш товчхон давтан заая. Эхнийх нь Гетсмен цэцэрлэгт Есүс зовж шаналн залбирч байхад түүний хөлс цусан дусал болсон юм. Түүнийг дараа нь тэргүүн тахилчийн даваачиж тарчлаан модоор цохиж цусны үжтөнд хольсон юм. Есүсийг инхүү зодож байхдаа түүний сахлыг тугаар нь зулгааж байхад мөн цус гарсан юм. Дараа нь түүнийг Понти Пилатын гарт өгч Ромын цэргүүд яс төмөр үзүүртэй ташуураар үхэхээс наагур ташуурдсан байдаг. Есүсийн ар нуруу нь авахын аргагүй болж нурууных нь энд тэндгүй цөм хохлуулсан махал харагдаж байжээ. Тэгээд түүнийг хаан гэж тохиурхан өргөст титэм толгойд нь зоож цусыг гаргалаа. Израильд тэрхүү өргөст ургамал одоо ч ургадаг юм аа. Маш хурц хатуу урт өргөстэй ургамал байдаг. Түүний толгойд өргөст титмийг тавихдаа махруун зоож тогтоосон юм. Түүний хуйх толгой бүхэлдээ цусан давтаж бас сахлын зулгааснаас ирүүнээс нь цус гарч хавдсан байлаа. Исая номын 52-ын 14-т хэлсэн шиг түүний төрх нь альва хүнийхээс, түүний хэлбэр нь хүний хөвгүүдийнхээс илүүгээр зэрэмдэг байсан гэсэн үг биелэн олсон юм. Орчин цагийн нэг орчуулганд түүнийг хүн гэхэд ч хэцүү төрхтэй болгосон гэж орчуулжээ. Дараа нь түүнийг загалмайд цовдлохдоо гар хөлийн хадаасаар хадсан юм. Дараа нь
Есүсийг үхсэн эсхийг шалгахын тулд цэргүүд хурцж ядаар зүрх рүү нь хатгахад цус ба ус түүнээс гарсан гэж Библиэд тэмдэглэгдэжээ. Илрүүллийн өдөр 7 удаа цацдаг цус ийхүү Есүсээр биелэлэн олжээ. Дараа нь би Левит 17-гийн 11-р ишлэлд хэлснийг зааж өгсөн. Учир нь махан биеийн амин цуснд байдаг бөгөөд түүнийг би та нарт өөрсдийн чинь амийн төлөө илрүүллийг тахилын ширээн дээр хийхээр өгсөн юм. Учир нь цус бол амийн төлөө илрүүллийг хийдэг юм. Есүсийн талаарх хуучин гэрээний иш үзүүлэл инэ. Израильчууд хоол идэхдээ цусыг нь идэх үгүй юу гэдэг тухай биш. Энэ бол загалмайд хандсан иш үзүүлэлтэй холбоотой зүйл байлаа. Цуснд ам байдгийг, энэ цусаар ам өршөөгддгийг загалмайгаар баталсан юм аа. Исая номын 53-ийн 12 дээр Исая түүний үхлийн утга учирын талаар маш чухал иш үзүүлэлгийг үзүүлсэн байдаг. Есүс өөрийн амийг үхэлд тушаасан гэсэн байдаг. Тэр хэрхэн үнийг хийсэн бэ? Өөрийнхөө цусаар. Түүний ам цуснд нь байлаа. Өөрийн амийг бүх хүмүүсийн төлөөх гэм нүглийн тахил ийхүү болгосон юм аа. Тэр ийхүү нүглийн тахилын хамгийн сүүлчийнх нь болжээ. Хамгийн сүүлчийнх нь. За харин өнөө өглөө маш практик зүйлийг бүгдээрээ хийцгэх болно. Та бүхэнд дүрслэн хэлсэн бүхэн үнэн. Харин энэ үнний ерөөлийг амьдралдаа хэрхэн оруулах вэ гэдгийг та бид мэдэх хэрэгтэй. Тиймд өнөөдөр өглөө хэрхэн Христийн цусны хүч чадал түүний үр нөлөөг амьдралдаа бүрэн утгаар нь хэрэглэж амьдрахыг сурцгаая. Энэ тухай танилцуулга болгож Ичлэл номын 12-ийн 11-ийг уншицгаая. Ичлэл 12-ийн 11-р ишлэл. Өнөө цагт болж байгаа сүүлчийн өдрүүдийн их зөрчилдөөний тухай энд өгүүлж байна. Энэ бол Тэнгэр ба газрын хоорондын зөрчилдөө. Бурхны Тэнгэр элч нар үүнд оролцож байна. Сатан ба түүний Тэнгэр элч нар бас оролцож байна. Газар дээрх Бурхны хүмүүс ч бас үүнд оролцож байна. Харин ялалт нь Бурхан ба түүний хүмүүсийн талд байгаа учраас Бурханд талархъя. Энэ ишил дээр гарч байгаа Бурхны хүмүүс болох итгэгчид хэрхэн тэр ялалтад хүрэхийг дүрсэлжээ. Үүнийг Тэнгэр элч нар тунхаглаж байгаач газар дээр байгаа итгэгчдэд зориулгджээ. Одоо Илчилт номын 12-ийн 11-ийг харцгаая. Тэд түүнийг ялжээ гэсэн байна. Тэд гэж хэн бэлээ? Тэд гэдэг бол та бидний шиг Есүс Христэд итгэсэн итгэгч хүмүүс. Түүнийг гэдэг нь хэн юм? Сатан. Яг зөв. Энэ бол их чухал. Энд дэгүүлснээр Сатан болон бидний хооронд шууд болох зөрчилдөөн байгааг тэмдэглэжээ. Бидний дунд өөр хэн ч зогсохгүй тийм зөрчилдөө. Тэд түүнийг ялжээ. Харин түүнийг яаж ялсан бэ? Тэд тэрнийг хурганы цус өөрсдийн гэрчлийн үгээр ялжээ. Тэд ямар төрлийн хүмүүс вэ? Тэд үхэн үхтлээ амиа хайрлаагүй юм. Нэгүгээр хэлбэл тэд бол маш зориулалттай итгэгчид юм. Ийм төрлийн итгэгчдэл Сатаныг айлгадаг. Өөрийгөө эзэнд бүрэн зориулсан итгэгч хүн. Тэд үхэн үхтлээ амиа хайрлаагүй гэж юу гэсэн үг вэ? Энэ нь тэдний хувьд амьд байх нь амин чухал зүйл биш гэсэн үг. Тэдний амин чухал зүйл нь үхсэн ч
амьд ч бай Бурхны хүслийг гүйцэлдүүлэх юм. Тэдний хувьд амьд байх нь тийм ч чухал биш аж. Тэдний хувьд хамгийн чухал зүйл нь эзний хүсэлд ба эзэнд итгэмжтэй байх юм. Бид эзний армийн цэрэг байх талаар ярьдагч ихэнхдээ сэтгэл хөдлөлийн шинжтэй юм төсөөлдөг. Миний хувьд дэлхийн 2 дугаар дайны үед Британийн цэргийн албанд 5 жил хагас алба хаасан цэрэг хүн. Би сайн дураараа цэрэгт яваагүй. Харин цэрэгт дайчлагдсан юм. Цэрэгт очиход офицероос таны амь өргөдөхгүйг батлаж байна гэсэн гэрчилгээ авч байгаагүй лээ. Ямар ч цэрэг дайнд өргөдөхгүй гэсэн баталгаа авч цэрэгт явдаггүй. Харин ч цэрэгт явж байгаа цэрэг хүн шаардлагатай бол амиа өгөхөд ч бэлэн гэсэн сэтлэр явдаг ам. Эзний аримд ч мөн адил. Таны амь өргөдөхгүй гэсэн баталгаа огт байхгүй. Амнаас илүү бурханд үнэнч хүмүүсээс сатан маш их айдаг. Ер нь амь гэдэг маш богинохон имзэг байдаг шүү дээ. Тэглээч бид үүрд амьдрахгүйгээс хойш өдөр бүр жаргалтай байхгүйгээс хойш тийм биз дээ. Дэлхийд амьдрах богинохон амьдралыг үүрдийн алдраар солих нь үнэхээр тэнэглэл юм. Үнэхээр тэнэглэл. Хүн дотроо сайтар тунгаан бодож амьдралд юу нь илүү үн цэнтэйг бодож үзэх л ёстой. Бидний хувьд амьдралын хамгийн чухал үнэт зүйл бол Бурхны хүслийг биелүүлэх юм. 1-р Иохан номын 2:17-д нэгэн гайхамшигтай тунхаглал байдаг. ертөнц хийгээд түүний хүсэл тачаал нь өнгөрнө. Харин Бурхны хүслийг үйлддэг нэг нь мөнхөд оршдог гэсэн байна. Бурхны хүсэлд өөрийн хүслээ нэгтгээд бүрэн зориулбал та ялагдашгүй болно. Та хөдлөшгүй бат бих болно. Бурхны хүсэлд өөрийгөө бүрэн даатхан зориулахад танд бүрэн итгэлтэй байдал ирнэ. Амьдрал үхлийн алинд ч та ялагдашгүй гэдгээ мэднэ. Сатаныг хурганы цус ба өөрсдийн гэрчлэлийн үгээр ялна гэж юу болохыг одоо тайлбарлая. Энэ бол надад өгсөн Бурхны нандин эрдэнэс мэт үнний нэг билээ. Энэ бол үнэлэгдэшгүй чухал зүйл. Сая доллар өглөөж энэ нууцыг худалдан авч чадахгүй. Би энэ үннийг ямар ч эд мөнгөөр үнэлж чадахгүй. Би үнийг энгийнээр маш тодорхой хэлье. Анхааралтай сонсоорой. Бидний төлөө Есүсийн цус ялалт байгуулсныг Бурхны үгнээс иш татан хувийн гэрчлэлтэйгээр хэлэхэд бид сатаныг ялдаг. Би дахин хэлье. Бидний төлөө Есүсийн цус ялалт байгуулсныг Бурхны үгнээс иш татан хувийн гэрчлэлтэйгээр хэлэхэд бид сатаныг ялдаг. Энийг байнга санаж байгаарай. Би танаас асуун шүү. Намайг дагаад хэлээрэй. Ойлгосноо? За одоо бодлоо цэгцлэе. Надтай хамт хэлэх шаардлагагүй. Би харин богино хэсгээр нь таслаж хэлье. Та давтаад дагаад хэлээрэй. Билнэ үү? Бидний төлөө Есүсийн цус ялалт байгуулсныг Бурхны үгнээс иш татан хувийн гэрчлэлтэйгээ хэлэхэд бид сатаныг ялдаг. Харин одоо яг яаж тиймхүү үйлдэхийг зааж өгье. Эхлээд хуучин гэрээнээс иш татъя. Гэтэл номын 12 дугаар бүлэгт өгүүлсэн дээгүр өнгөрөх баярын жишээнээс суралцгаая. Дээгүр өнгөрөх баярын хургаар Бурхан Израильчуудыг бүрэн хамгаасныг та санаж байна уу?
Тэр хамгаалалтыг авахын тулд тэд хурганы цустай холбоотой нэг зүйлийг хийх ёстой байсан юм. Гэтэл 12 дугаар бүлгийг уншихаас өмнө 1-р Коринт 5 дугаар бүлгээс нэгэн ишлэлийн хэсгээс уншицгаая. Тэнд өгүүлэхтэй. Дээгүр өнгөрөх баярын хураг болох Христ ч гэсэн тахил болсон юм. Өөрөөр хэлбэл хуучин гэрээнд өгүүлсэн Египтэд хийсэн дээгүр өнгөрөх баяр бол хожмын болох үйл явдлыг иш үзүүлсэн үйл явдал юм а гэдгийг Паул онцолжээ. Тэр үйл явдал нь загалмайд өргөл болсон Есүс Христ юм. Христ бол жинхэнэ дээгүр өнгөрөх баярын хураг. Дээгүр өнгөрөх баярын хураг биш. Харин загалмайд алагдсан Есүс Христийн цус бол хүмүүнийг аврах чадaltaй юм а. Харин хурганы цусаар юу хийхийг Израильчуудад зааварчилсан заавар нь загвар болжээ. Загвар болсон байна. Гэтэл 12 дугаар бүлгийг гаргаад 21-ээс 23 дугаар ишлэлийг уншицгаая. Дээгүр өнгөрөх баяр нь аавуудын гэр бүлдээ хийх ёстой нэгэн чухал үүргийг сануулдаг гэдгийг бас дурдмаар байна. Гэр бүлдээ аюулгүй байдал, авралыг авчрах гол ажлыг Израильд хийх чинь аавууд юм. Хэрв Израилийн аавууд үүнийг хийхээс татгалзсан бол дээгүр өнгөрөх баяраар Израильчууд аврагдахгүй байх байлаа. Аврагдахгүй байх байсан. Өнөөдөр нийгэмд нүүрлэж байгаа олон асуудлын уг үндэс нь үүргэн үл ухамсарлагч аавуудаас болдгоо гэж би хувьдаа боддог. Гэр бүлд зөвлөгөө өгөхдөө үүргэн ухамсарладгүй хүүхдүүд бус. Харин үүргэн ухамсарладгүй эцэг эхчүүд л байдаг гэж би хэлдэг. Санаа зовоож байгаа асуудлаа харцгаая л да. Жишээлх юм бол үр хөндлөлт, хар тамхи, гэр бүл салалт гэх мэт нийгэмд болж байгаа бүхий л бузар зүйлийг нэрлэж болох юм. Тэдгээр бүх асуудлын уг үндсийг судлаад үзэхээр үүргэн ухамсарлаагүй аавууд дээр очдөг юм. Аавууд үүргэн биелүүлээгүй бол Израильчууд хизээч аврагдахгүй байсан тухай ярихдаа үүнийг би ярьсныг та санаж байгаа хаа. Бурханд Б төлөвлөгөө гэж байхгүй. А төлөвлөгөө бол түүний төлөвлөгөө. Энэ төлөвлөгөө биелэх хэсэг нь аавуудаас л шалтгаалж байлаа. Одоо бүгдээрээ Гитлэл 12-ийн 21-ийг харцгаая. Мойсе Израилийн бүх ахмадуудыг дуудан тэдэнд явцгаа өөрсдийн бүлийн дагуу өөрсөдөө хураг авч дээгүр өнгөрөх баярын хургийг нядал. Та нар багцлсан хисоп аваад савн доторх цусанд дүрээд тэрхүү савн доторх цуснаас хаалганы тотго ба 2 хатавчанд түрх. Өглөө болтол нэгч хүн өөрийн гэрийн хаалганы гадна бүүгар эзэн Египтчүүдийг цохихоор өнгөрөх болно. Хаалганы тотго ба 2 хатавчандах цусыг хараад эзэн уг хаалган дээгүр өнгөрч та нарыг цохихоор гэрт чинь орохыг устгагчд зөвшөөрөхгүй. Бурхны тэнгэрлэгч хурганы цус нялсан айлын дээгүр өнгөрөх учраас үүнийг дээгүр өнгөрөх гэж нэрлсэн юм аа. Тэд юу хийх ёстой байсныг харъя. Тодорхой цагт гэр бүлдээ аавууд нь хург нядлах ёстой юм. Нядалсан хурганы цусыг тусад нь авах ёстой. Энэ цус бол нандин цус юм. Нандин цус. Энэ цусыг зүгээр газар асгаж болохгүй цус. Тэгэхээр хургаа нядлаад цусыг нь савнд юулж хийн. Цус савнд байхдаа нэг ч хүнийг аварч чадахгүй. Тэр цусыг харин гэрийнхэн хаалганы тотог болон 2 хатавчанд
түрхэх ёстой. Харин хаалганы босгон дээр түрхэхгүй. Хэн ч цусан дээгүүр алхах ёсгүй. Израилийн гэр бүлүүдийн хувь заяа хаалганы тотог хоёр хатавчанд түрхсэн цуснаас шалтгаалж байлаа. Тэд юу хийсэн бэ гэхээр их энгийн. Тэд багцлсан хисоп аваад цусанд дүрээд цусаа хаалганы тотог хоёр хатавчанд түрхэнэ. Хисоп бол ойрох дорн тавиар ургадаг нэгэн төрлийн өвс ургамал юм. Хисоп бол үүндээ ямар ч үн цэнгүй байдаг л нэг ургамал боловч Израилийн авралд хэрэглэгдсэн чухал хэрэгсэл болсон юм. Бурхан дахин нэг юмыг мөн шаардсан. Инхүү цус түргсэн гэр дотроо гэрээсээ гаралгүй бай гэж. Яагад гэвэл гэрээс гарвал хамгаалалт байхгүй болно. Гэтэл 12 дугаар бүлгээс хуруугаан салгалгүй Түрхэн 1-р Петр 1-ийн 1-2-ыг харцгаая. Энэ бол Петрийн мэндчилгээ байгаа. Петрийн мэндчилгээ. Есүс Христийн элч Петр бий. Понт, Галат, Каппадок, Аз болон Битүүн аймагуудаар тархсан төр суурьшигч нарт илгээв. Тэр тэднийг хэрхэн тодорхойлов? Та нар бол Бурхны урдаас мэдэх мэдлэгийн дагуу сүнсний ариусгалаар Есүс Христэд дуулууртай байхын тулд болон түүний тусаар цацуулахын тулд сонгогдсон билээ. Нэгүсэл ба амар тайван нь та нарт улам ариун болох болтугай. Цацуулах гэдэг үгийн өмнө орсон нэг чухал үг юу байв? Дуулууртай байх. Дуулуургүй нэгний дээр цус цацагдаагүй юм. Дуулуургүй байж гэрээс гарсан хэн бүхэнд цусны хамгаалалт байхгүй юм. Цус биднийг бүрэн хамгаалах чадaltaй. Гэхдээ дуулууртай хүмүүст л энэ нь боломжтой юм. Дээгүр өнгөрөх баярлууга дахин орцгоё. Савтай цусыг гэрийн хаалганд түрхэхийн тулд хисоп сугалж авчираад түүгээр хаалганы тотог хоёр хатавчанд түрхэх ёстой. Тэгээд тэд аюулгүй болно. Паул Христ бол бидний дээгүр өнгөрөх баярын хург гэж хэлсэн. Есүс 20 зууны өмнө бидний төлөө алуулсан. Зүйрлэн хэлэх юм бол цус савн дотроо байв. Цус савндаа байгаа үед биднийг аврах чадлагүй. Бид Израильчуудтай адил нөхцөлд байна. Цусыг савнаас нь аваад амьдарч байгаа газартаа аваачих ёстой. Тэгээд бид дуулууртай байсныхаа төлөө хамгаалагдана. Тэгвэл Есүсийн цусыг хэрхэн амьдарч байгаа газараа аваачих вэ гэдэг асуулт яалтчгүй урган гарна. Илчилт номын 12-ийн 11-ийг харцгаая. Тэд түүнийг хурганы цус өөрсдийн гэрчлэлийн үгээр ялжээ. Бид юу хэлж цээжилж байсныг санаж байна уу? Бидний төлөө Есүсийн цус ялалт байгуулсныг Бурхны үгнээс иш татан хувийн гэрчлэлтэйгээ хэлэхэд бид сатаныг ялдаг. Савнд байгаа цусыг амьдарч байгаа амьдрал руугаа оруулахад юу хийх шаардлагатай вэ? Бид гэрчлэх ёстой. Зөв. Гэрчлэл бол маш энгийн зүйл. Библийн дагуух хэдхэн ишлэлийг хэлэхэд л болдог зүйл. Энэ бол цөөхөн хэдэн хисоп шиг боловч биднийг авардаг. Гэрчлэлийн ямар чухлыг энд онцолж хэлэх шаардлагагүй гэж бодож байна. Еврей номын 3-ын 1-д энэ талаар тун тодорхой хэлсэн байдаг. 3-ын 1. Тиймд Тэнгэрлэг дуудлагыг хуваалцагч ариун ах дүү нараа бидний хүлээн зөвшөөрдөг илч ба тэргүүн тахилч болох Есүсийг бодогтун. Еврей номыг бичигч Есүс бол бидний хүлээн зөвшөөрдөг илч ба тэргүүн тахилч гэжээ. Энд хүлээн зөвшөөрөх гэж бичжээ. Энэ нь юу гэсэн үг вэ? Хүлээн зөвшөөрөх буюу тунхаглал гэдэг нь эзний хэлж байгааг давтан хэлэх юм.
Есүс Христэд болон Библиэд итгэгч бидний хувьд Бурхны амаараа хэлсэн бүхнийг бид өөрсдийн амаар давтан хэлдэг. Амаараа хэлэхүүгээр Бурхны хэлсэн үгтэй санал нийлхийг тунхаглал гэдэг юм. Есүс бол бидний тунхагладаг тэргүүн тахилч юм. Ах дүүнраа, тунхаглал үгүй бол бидэнд тэргүүн тахилч гэж байхгүй. Та түүнийг өөрийн тэргүүн тахилч болгосон тохиолдолд л тэр таны төлөө зуучлж чадна. Та гэрчлэл гинүү, тунхаглалч гинүү, ямар ч байсан та амаараа Христийг тунхаглахад танд Бурхны аврал ирнэ. Есүс бидэнд бид үгээрэн яллагдаж бас үгээрэн зөвтгөгддөг гэсэн. Хэлж байгаа үгээрээ та ирээдүгэн тодорхойлно. Яаков хэл яриаг хөлөг онгоцны залуур шиг зүйрлсэн байдаг. Хөлөг онгоцны өчүүхэн жижиг хэсэг боловч залуур хаашаа чиглүүлнэ? Асар том хөлөг онгоц тийшээгээ явдаг гэж юм. Бид хэл ярианыхаа залуураар амьдралаа чиглүүлдэг. Та зөв юм хэлж Бурхны үгтэй санал нийлэн тунхаглавал зөв чигт явна. Эсвэл та буруу юм хэлж Бурхны үгнээс зөрбөл та буруу тийшээгээ явна. Хэлж байгаа үгнийхээ үр дүнд та нэг бол аюулгүйгээр хөлөг онгоцныхон зогсоолд ирнэ. Эсвэл хаа нэгтээ далайн давлгаанд шидэгдэн сүйрэх болно. Маш олон итгэгчид хэлэх үгэндээ анхаардаггүй. Хамаагүй, замбраагүй байдаг. Жишээ нь үхтлээ хүлээсэн гэж бүх хэл. Америкчууд үхтлээ инээсэн гэдэг юм. Тэгж бас бити хэл. Энэ бол тийм ч инээдэмтэй зүйл биш юм. Инээх хэрэгтэйг чинь ойлгож байгаач. Есүс таны хэлснээр танд үйлдэх шаардлагагүй л болов. Бурхан таныг нандин чухал гэж харж байхад өөрийгөө доош нь битгий хий. Таныг аврах гэж Есүсийн цусыг зориулсан юм шүү. Та өөрийгөө доромжилж, шүүмжлэхдээ үнэндээ Бурхны гарын бүтээлийг гутааж байгаа юм. Яагаад гэвэл та бид бол Бурхны гарын бүтээл. Та Бурхны бүтээлийг доромжлох хэн юм бэ? Бардамнал итгэгчдийн нэг асуудал боловч өөр нэг том асуудал нь өөрийгөө доош хийх юм. Харин та бид Бурхны гарын бүтээл шүү дээ. За харин одоо Христийн цусыг өөрийн амьдралдаа хэрхэн хэрэглэх энгийн нэгэн үзүүлбэр үзүүлье. Христийн цусны талаар Бурхан юу гэж хэлснийг мэдэхгүй бол бид Христийн цусыг гэрчилж чадахгүй. Тиймээс Христийн цусны талаар Библиэд юу гэж хэлснийг эхлээд судлах хэрэгтэй. Шинэ гэрээнд Христийн цусны 7 мөн чанарын талаар би аль хэдийнэ дурдсан. За харин энэ өглөө тэдгээр 7 мөн чанарыг хэрхэн амьдралдаа хэрэглэхийг зааж өгье. Христийн цус бидний төлөө 7 байдлаар ажилдаг тухай шинэ гэрээнд заасан байдаг юм. 7 байдлаар. Эхнийх нь цагаатгал. Бид хэд хэдэн ишлэлээс үүнийг харж болно. Эфес номын 1-ийн 7 дугаар ишлэл. Эфес 1-ийн 7. Түүний нэгүслийн баялагын дагуу түүний доторх цусаар нь золилт, гэмнүглийн мань төлөөх уучлал бидэнд байдаг. Цагаатгагдсан гэдэг нь бид буцан ирсэн гэсэн утгатай. Бид чөтгөрийн мэдэл байсан бол Христийн цусаар одоо Бурхандаа эргэн ирсэн юм. 1-р Петр номын 1-ийн 18-аас 19-ийг харцгаая. 1-р Петр 1-ийн 18-аас 19. Ингэхдээ та нар эцэг өвгдөөсөө өвлсөн өөрсдийн утгагүй амьдралаас алт мөнгө мэтийн устдах зүйлсээр золигдсон бус харин үнэт цусаар Христийн цус болох гэм зэмгүй бөгөөд толбгүй хурганы цусаар золигдсон гэдгээ мэдэгдэв. Энд өгүүлсэн хурга биднийг дээгүр өнгөрөх баярыг санахад хүргэж байна. Дээгүр өнгөрөх баярын хурга Есүс бол ямар ч өөсөвгүй буюу хүмүүнд буй олдмол
Нүгэлгүй, толбгүй буюу өөрөө хийсэн нүгэлгүй нэгэн юм. Бид түүний цусаар цагаатгагдсан. Дуулал номын 107-гийн 2 дугаар ишлэлийг харцгаая. Дуулал 107-гийн 2. 107-гийн 2-ыг харцгаая. Эзний золигдсон хүмүүс өгүүлэх түн. Тэднийг тэр өстний гараас зольж гэж бидний дайсан хэн билээ? Сатан. Зөвөө. Хэрэг бид аврагдсан бол бид яах ёстой? Бид өгүүлэх буюу энэ авралыг тунхаглах ёстой. Тунхаглал үгүй бол аврал үгүй. Тиймд бид авралын гэрчлэлээр Христийн цусыг өөрсдийн төлөө ажиллаулдаг. Эсбөгөөс цус савндал байх болно. Бид юу хэлэх ёстой талаар бодъё. Нэг жишээ хэлье л дээ. Дандаа ингэж хэлэх ёстой юм биш л дээ. Гэхдээ Христийн цусаар би өөрийн гэрчлэлээ хэлэхдээ би Есүсийн цусаар чөтгөрийн савраас чөлөөлөгдсөн гэж хэлдэг. Ах トゥ нараа, Есүстэй би учирсан гэдэгтээ хизээч эргэлздэггүй. Би чөтгөрийн мэдлэлд байсан гэдэгтээ ч эргэлздэггүй. Харин өнөөдөр би энд байгаа нь Христийн цусаар чөтгөрийн мэдлээс чөлөөлөгдөж, Бурханых болсон гэдгийг гэрчилж чадна. За одоо надтай хамт хүлээн авсан энэхүү ёроолоо хэлхийг хүсэж байна. Энэ бол маш практик сургаал. Хэрхэн тэр агуу зүйлийг хийхийг танд харуулъя. Та хамтрах бүр ёроолоос илүү хүртэх болно. Би эхлээд хэлэхээр та намайг дагаад хэлээрэй. Зэрэгцэж битгий яриарай. Ойлгов уу? За эхлэх үү. Есүсийн цусаар би чөтгөрийн савраас чөлөөлөгдөж аврагдсан. За сайн байна. Одоо энэ үгийг хамтдаа хэлцгээе. Эхлэх үү. Есүсийн цусаар би чөтгөрийн савраас чөлөөлөгдөж аврагдсан. Гайхалтай. Та над руу маш ухаалаг харж байгааг би харж байна. Одоо хамгийн чухал нь дэрэгд хүндээ энэ үгийг хэлцгээе. Хажуудаа байгаа хүний нүд рүү эгцэлж харж байгаад ич хэрэггүй, шашинлаг царайлахын ч хэрэггүй. Зүгээр л хэл. Есүсийн цусаар би чөтгөрийн савраас чөлөөлөгдөж аврагдсан. Бүхэн хэлэх ёстой шүү. За ойлголоо. Сайн байна. Та нарын зарим нь өмнө нь ингэж хэлж байгаагүй болохоор өнөөдөр чөлөөлөгдлөө. Өнөөдөр танд ямар нэг юм болсон гэж би итгэж байна. Есүсийн цусны 2 дахь үр нөлөө нь ариусгал юм ам. 1-р Иохан 1-ийн 7-ыг харцгаая. 1-р Иохан 1-ийн 7-дугаар ишлэл. Харин тэр өөрөө гэрлийн дотор байдагчлан бид гэрлийн дотор явбал бид бие биетэйгээ нөхөрлөж түүний хүү Есүсийн цус биднийг бүх нүглээс цэвэрлдэг ажээ. Тэгэхээр грек их хэл дээр энд байгаа бүх үйл үг одоо үргэлжилсэн цагт бичигдсэн байгаа. Энэ их чухал юм. Хэрв бид гэрэл дотор үргэлжлүүлэн алхасаар байвал бие биетэйгээ үргэлжлүүлэн нөхөрсөөр байх болно. Гэрэл дотор алхвал та нөхөрлөн гэдэг үгийг анхаараарай. Хэрв та нөхөрлөөс гарвал гэрлээс бас гарна гэсэн үг. Хэрв та гэрлээс гарвал цусны нөлөө харанхуйд байгааг цэвэрлэх боломжгүйг анхаараарай. Энэ бол маш чухал баримт юм. Маш чухал. Цус харанхуйд байгчдыг цэвэрлэхгүй. Хэрэг бид гэрэл дотор үргэлжлүүлэн алхвал бие биетэйгээ үргэлжлүүлэн нөхөрлөж Есүсийн цус биднийг үргэлжлүүлэн бүхий л нүглээс цэвэрлэх болно. Энэ бол үргэлжлүүлэн бидэнд өгч байгаа хангамж. Бид хаач байсан хамгийн адгийн хүмүүсийн дунд ч хүнд бэрх нөхцөл дунд ч байсан. Хэрэг бид Христийн гэрэл дотор алхасаар байвал түүний цус биднийг үргэлжлүүлэн алив нүглээс цэвэрлсээр байх болно.
Өөр нэгэн сайхан зураглалыг харцгаая. 1-р Иохныг эргэж харахад бол тэндээс хурууга битгий салгаарай. Ингээд дуулал номын 51-р бүлгийг хурдхан харцгаая. Давид хаан аимшигтай 2 нүгэл болох завхаарл ба аллаг үйлдэснийхээ дараа Бурхны өршөөлгөөрн гимшин залбирч байгааг энэхүү дуулалд бичсэн байна. Бид бүх бүлгийг бүхлээр нь уншихгүй. Харин 7 дугаар ишлэлийг уншицгаая. 7. Намайг хисопор цэвэршүүлээч, тэгвэл би цэвэр болно. Намайг угаагаач, тэгвэл би цаснаас цагаан болно. Хисоп гэдэг үгийг анзаарав уу? Давидын бодолд ямар зураглал вэ? Дээгүр өнгөрөх баяр. Тэр юуны тухай бодож вэ? Цус. Зөв. Намайг хисопор цэвэршүүлээч, тэгвэл би цэвэр болно гэж. Гим зэмтэй үедээ хаашаа очихоо мэднэ гэдэг их аз завшаан юм. Ах эгч дүүснэрэ. Та боддоо хэдэн тэрбум хүн гим зэмтэй үедээ хаашаа очихоо мэдэхгүй байна гэж. Өөрийгөө болон бусдыг буруутгаж, гим нүглийн ялыг сэтгэлдээ тээж тарчилж амьдрна гэдэг там юм. Тэгээд тэрнээсээ салах, уучлагдах, амар тайвныг авч болох газрыг мэдэхгүй байна гэдэг үнэхээр аимшиг. Өнөөдөр дэлхийн тал нь ийм л байдалтай байна. 1-р Иохны номын 1-7 руугаа эргээд явцгаая. Тэнд бидэнд хэрэгтэй загвар бий. Би энэ загварыг хэд хэдэн удаа хэрэгэлсэн бөгөөд бүр шалгарсан шилдэг нь хараахан болоогүй байгаа. Харин энийг иймэрхүү байдлаар хэлж болох юм. Би гэрэл дотор алхахад Есүсийн цус намайг одоо болон үргэлжлүүлэн бас ирээдүйд ч цэвэрлэдэг гэж. Яагаад би одоо гэж хэлв? Яагаад гэвэл яг одоо гэдэг энэ мөчийг бид ойлгох ёстой. Гэрэл дотор алхах энэ мөчөд ч гэрэл дотор алхасаар байх ирж байгаа өдрүүд ч Есүсийн цус намайг цэвэрлсээр байдаг. Та намайг дагаад хэлэхгүй би гэрэл дотор алхахад Есүсийн цус намайг одоо болон үргэлжлүүлэн ирээдүйд ч цэвэрлэдэг. Энэ өгүүлбэрийг хамтдаа хэлж чадах нь үгүй юу харцгаая. Би гэрэл дотор алхахад Есүсийн цус намайг одоо болон үргэлжлүүлэн ирээдүйд ч цэвэрлэдэг. За маш сайн байна. Дараагийн өгсөн үр нөлөө нь зөвтгөл юм. Энэ бол теологийн нэр томьёо. Зарим хүмүүс энэ үгэнд дургүй ч үндэ бол тийм ч муу үг биш юм аа. Грекээр зөв болгох гэсэн утгатай үг. Гэхдээ бас хэд хэдэн шалаа утга бий. Эхлээд Ром номын 5-ын 9-ийг харцгаая. Тиймд идэвгүй. Түүний цусаар зөвтгөгдсөн бид тэр тусмаа түүгээр дамжуулан үүр хилэнгээс ч аврагдах болно гэсэн байна. Бид Есүсийн цусаар зөвтгөгдөж юм. Энийг ойлгомжтой болох үүднээс нэгэн зүйрлэл хэлье. Та хуулийн дээд ял, цаазын ял сонсохоор шүүхийн танхимд бай гэж бодъё. Таны амьдрал дээсэн дөрөөн дээр байна. Тэгтэл яллагч таныг гим зэмгүй гэж юм. Энэ бол зөвтгөл. Та гмийн ялаас чөлөөлөгдөжээ гэсэн үг. Чөлөөлөгдсөн. Үүний адил таныг Христ өөрийн зөвөөр зөвтгөж, таныг ялаас чинь өөрийн цусаар чөлөөлжээ гэж ойлгож болно. Бид өөрийн сайндаа зөвтгөгдсөн бус. Харин Христийн сайнаар зөвтгөгдсөн юм. Тийм болохоор Есүс Христийн цусаар та бид гимгүй гэж тооцогдсноос гадна Бурхны өмнө зөвтгөгдсөн хүмүүс болсон юм. Тийм учраас бид бодол санаанд би хизээч өмнө нь нүгэл хийж байгаагүй юм шиг зөвхөн болсон гэдгийг ойлгох ёстой. Яагаад?
Яг гэвэл бид Христийн зөвхт байдлаар зөвтгөгдсөн юм. Христ хизээч нүгэл үлдээгүй. Түүнд ямар ч ял байхгүй. Түүнд өнгөрснөө далдлах юу ч байхгүй юм. Бид өөрсдийн сайн үйлс, буян үйлдэснээр хизээч диваажинд очиж чадахгүй юм. Харин Есүсийн цусаар бид түүний зөвтгөлөөр зөвхт болсон юм. Тийм учраас чөтгөр биднийг буруутгаж чадахгүй болсон билээ. За, Ром номоо эргээд харах тул тэндээс хурууга битгий салгаарай. Хүмүүс надад та хүмүүсээс олон хуруу шаардах юм а гэдгийг. Исая 61-ийн 10-т. Би эзний дотор ихэд бахтан сэтгэл минь миний бурханд баярлана. Сүйт залуу өөрийгөө цэцгийн хэлхээгээр чимж, сүйт бүсгүй өөрийгөө үнэт чулуугаар гойдог шиг тэр намайг үнэн зөвийн нөмөргөөр ороож авралын хувцсаар хувцалсан юм гэж. Бид хоёр зүйлийг хүлээн авсан. Энэ нь аврал ба зөвхт байдал. Та Христ Есүст итгэхэд түүний өргөл болсон амиар авралын хувцсыг хүлээн авсан. Тэгээд зогсоогүй. Таныг тэр зөвийн нөмөргөөр ороосон билээ. Зөвийн нөмөргөөр ороосон гэдгийг харж байна уу? Та Есүс Христийн зөвтгөлөөр бүтэн биеэрээ хучигдсан юм. Таны эсрэг хэлэх үг чөтгөрт байхгүй. Тэр танд ямар буруу юм хийснэг чинь хэлбэл та юу хийхээ мэдэн шүү дээ. Та түнтэй санал нийлээд ингэж хэл. Бараг л чиний зөвлөдөө. Гэхдээ эн чинь бүгд өнгөрсөн явдал. Би Есүс Христийн зөвтгөлөөр бүрэн хуйглагдсан. Чи энэ хуйгнаас ямар нэг буруу юм олох гээд үзэлдэ гэрээ. За ингээд эргээд Ром номын 5:9-ыг харцгаая. Тэ сонссон бүхнийг чинь товчлоод хэлье. Намайг анхааралтай сонсоорой. Есүсийн цусаар би зөвтгөгдсөн. Есүсийн цусаар би зөвтгөгдсөн. Гим буруугүй болсон. Ялгүй болсон. Зөвтгөж тунхаглагдсан. Зөвхт болсон. Хизээч өмнө нь нүгэл хийж байгаагүй мэт болсон. За эхлээд намайг дагаад давтаж хэлээрэй. Есүсийн цусаар би зөвтгөгдсөн. Гим буруугүй болсон. Ялгүй болсон. Зөв гэж тунхаглагдсан. Зөв болсон. Хизээч өмнө нь нүгэл хийж байгаагүй мэт болсон. За гүнзгий амьсгал аваад баярлалаа бурхан минь гэж хэлээрэй. За одоо дараагийн үр нөлөөг сурцгаая. Энэ бол ариусгал. Еврей номын 13-ийн 12-ыг уншицгаая. Еврей 13-ийн 12. Тиймээс Есүс өөрийнхөө цусаар хүмүүсийг ариусгахын тулд бас хаалганы гадна зовсон билээ. За тэгэхээр ариусгах гэдэг үг нь ариун гэдэг үгтэй холбоотой. Энэ үгнээс ариунтан гэдэг үг гарчээ. Ариусгалаар бид ариун болж ариунтан болсон билээ. Энд хоёр тал байна. Эхнийх нь сөрөг. Биднийг бузарлагч алив муу бүхнээс гим нүглээс бид тусгаарлагдсан. Тэгээд бурхан өөрийн ариун байдлаар биднийг ариусгасан. Еврей 12 дугаар бүлэгт бурханы зэмлэлийн тухай өгүүлдэг. Еврей 12-ийн 10-т бидний эцэг өөрсдийн хамгийн сайн гэж бодснороо биднийг зөв сайн байлгахын тулд төр зур сахилгажуулсан гэсэн үг байдаг.
Харин Бурхан өөр байдлаар сахилгажуулдаг. Еврей номын 12-ийн 10 дугаар ишлэл. Учир нь тэд өөрсдийн үзмжийн дагуу биднийг богино хугацаанд сахилгажуулсан юм. Харин тэр бидний сайн сайхны төлөө ажээ. Тэгснээр бид түүний ариун байдлыг хуваалцах юм. Тийм ээ. Бид зөвхт байдлаараа ариун болсон бус. Харин Есүсийн ариун байдлаар бид ариун болсон. Бид түүний ариун байдлыг хэрхэн хуваалцах вэ? Есүсийн цусаар. Есүс өөрийн хүмүүсийг ариусгахын тулд хаалганы гадна зовсон гэж Библиэд хэлсэн. Есүсийн цусны үр нөлөөг өөртөө хэрхэн хэрэглэх талаар хэлье. Есүсийн цусаар би ариусгагдсан, нүглээс тусгаарлагдсан. Бурхных болсон. Бурхны ариун байдлаар ариун болсон гэж тунхаглал. Би бүгдийг нэг дор хэлж чадах нь үгүй юу мэдэхгүй. Гэхдээ би оролдоод үзье. Намайг дагаад хэлээрэй. Есүсийн цусаар би ариусгагдсан. Нүглээс тусгаарлагдсан. Бурхных болсон. Бурхны ариун байдлаар ариун болсон. Энэ чухал баримтыг өөртөө гүн бат шингээхийн тулд жаахан өөрчилж болно. Хамгийн гол нь та гүн ойлгох ёстой. Энэ чухал юм. Бид одоо юу хийгээд байна вэ гэхээр хисоп аваад савтай цуснд дүрж өөрсдийн амьдралын дээр цацж байгаа юм аа. Тийм үү? Энэ хүртэл бид цагаатгал, цэвэрлэх, зөвтгөл ба ариусгалыг үзлээм. За харин одоо цаашаа явцгаая. Нэгэн номлогч Есүсийн цусны нөлөө нь үргэлж сөрөг зүйлээс биднийг аварсан юм гэж хэлхийг сонсож байсан юм байна. Энэ бол их аюултай тунхаглал. Амьдралд эерэг юм бодож чадахгүй бодлоо сөрөг байна гэдэг аюул юм. Левит номын 17-гийн 11-ийг харцгаая. Өмнө нь би энийг иш татаж байсан да. Левит номын 17-гийн 11. Учир нь махан биеийн амин цуснд байдаг бөгөөд түүнийг би та нарт өөрсдийн чинь төлөө эвлэрүүлэлийг таглын ширээн дээр хийхээр өгсөн юм. Учир нь цус бол амийн төлөө эвлэрүүлэлийг хийдэг юм гэжээ. Цус бидний сүнсийг цагаатгадаг. Бурхны ам Есүсийн цуснд байсан. Бурхны ам бидний бүтээгчийн ам юм. Бидний бүтээгчийн ам. Бүтээгч нь бүтээлээс хэдэн сая дахин илүү юм а гэдгийг хүний балчир ухаан төсөөлөгчгүй бизээ. Бүх бүтээл нь түүний хурууны үзүүрт ч хүрэхгүй. Хэрв та үүнийг ойлгвол Есүсийн ганцхан тусал цус сатаны бүхэл бүтэн хаанчлалыг сүйрүүлэх тийм их чадaltaй юм а гэдгийг харах болно. Яагаад гэвэл бид Есүсийн цусаар үрд мөнхийн хизээч хинээрч бүтээлгээгүй химжээлшгүй Бурхны амийг хүлээн авсан юм аа. За энийг бодонгоо Иохан номын 6 дугаар бүлгийн 53-аас 57 дугаар ишлэлийг уншицгаая. 53-аас 57. Иохан номын 6-гийн 53-аас 57. Есүс тэдэнд үннээр би та нарт хэлье. Есүсийн сургаалд 2 дахин онцолж байгаа хэсэг байдаг. Есүс үннээр гэж хоёрынтой хэлээд сургаалаа заах тэр хэсгийг ингэж хэлж байгаа юм. Энэ үнэн үг шүү. Энэ маш чухал хэсэг шүү. Анхаарлаа хандуулаарай гэж энэ нь хэлж байгаа гэсэн үг юм. Энэ бол үнэхээр супер оршил, супер тунхаглал юм.
За одоо уншицгаая. Үннээр Есүс тэдэнд үннээр би та нарт хэлье. Хэрв та нар хүний хүүгийн махыг идэхгүй, цусыг нь уухгүй л бол та нарын дотор ам байхгүй. Миний махыг идэж цусыг уусан хүн мөн амьтаа бөгөөд би түүнийг эцсийн өдөрт амьлуулна гэсэн байна. Учир нь миний мах бол жинхэнэ хоол, миний цус бол жинхэнэ ундаа мөн. Миний махыг идэж цусыг уусан хүн миний дотор байж, би ч түүний дотор оршин байна. Амьд эцэг маань намайг илгээсэн бөгөөд би эцгээр амьдрахын адил намайг идэгч хүн мөн надаар амьдрна гэж. За тэгэхээр үүнийг янз бүрээр хүмүүс ойлгодог л доо. Би 1946 онд Христ итгэлт үйлчлэлээ Иерусалимийн хойд зүгт байдаг арабуудын Рамаллах тосгонд эхлүүлсэн юм. Одоо бол тосгон биш, бүр том хот болсон л доо. Тэр үед миний анхны гэргий хүүхдүүдийн маань гэр дотроо ярьдаг хэл нь араб хэл байсан юм. Зарим зүйл таны дотор орчхоод гардгүй шүү дээ. Эзний зоогийг барих бүрт арабуудын хэлдэг нэг үгийг би дандаа санддаг. Тэд хамтдаа Есүсийн цусыг ууй гэдэг. Энэ бол ямар нэг супер сүнслэг үг биш. Харин араб итгэгчдийн дунд эзний зоогийг тэд ингэж л хэлдэг үг юм. Үүнийг хүмүүс янз бүрээр тайлбарладаг л да. Гэхдээ миний хувьд эзний зоогийг барихдаа би түүний биеийг идэж, түүний цусыг уудаг. Ингэж хэлснээрээ зарим хүмүүст бүдрүүлэх чулуу болж мэдгч. Би тэдэнд яаж туслаж чадах вүлэм? Тийм үү? Зарим нь эзний зоогийг дурсамж мэт тэмдэглэх ёстой гэж сурсан байдаг. Тэгвэл Есүс үүндээ тэгж хэлээгүй юм. Тэр та нар миний махыг идэж цусыг уу гэсэн. Бид дурсаж хийдэгч бүх утга нь ердөө дурсамж биш юм. Бид үүндээ эзэн Есүс Христийн цус махыг санаж идэж уудаг. Үүнийг бид өөрчилж чадахгүй юм. Энэ тал дээр зарим хүмүүст янз бүрийн тайлбар байдаг л да. Католикууд болон литургик чуулганууд зөвхөн ариусгагдсан тахилчаар дамжуулан үүнийг хүртэх боломжтой гэдэг юм. Үүндээ би үүнд итгэдэг юм. Бид эзний зоогийг итгэлээр хүртдэг. Есүсийн хэлсэн үгэнд итгэж үйлдэхэд тэр нь Есүсийн хэлсний дагуу эзний бие ба цус надад ирдэгэ гэж би итгэдэг юм. Надтай энэ талаар битгий маргаарай. Би үүндээ баяртай байдаг. За тэгэхээр 1-р Коринт 10 дугаар бүлгийг харцгаая. Энд баптист, брэдрэн чиглэлийн хүмүүс голдуу байгаа баха. Энэ бол үнэхээр тэнгэрлэг учрал шүү. Тэгэхээр брэдрэн чиглэлийн номлогч чуулганыхандаа Есүс үүнийг хийх бүртээ хаяа хийж бай гэж номлож байсныг санаж байна. За 1-р Коринт 10:16-г харцгаая. 1-р Коринт 10:16. Бидний ерөөлийн аяг нь Христийн цусан доторх оролцоо биш үү? Эзний зов бол Христийн цусыг хуваалцж байгаа явдал юм. Бидний хугачдаг талх нь Христийн бие доторх оролцоо биш гэж үү? Эзний зов бол Христийн биеийг хуваалцж байгаа явдал юм. За тэгээд 1-р Коринт номын 11-р бүлгийн 23 дугаар ишлэлд эзний зоогийн талаар Паул ингэж хэлж байна. Учир нь эзнээс юу авсныгаа та нарт би дамжуулж өгсөн. Чухамхүү түүний баригдсан тэр шөнө эзэн Есүс талх аваад талархлан өргөж хуваагаад энэ бол та нарын төлөөх миний бие мөн. Намайг дурсан үүнийг үйлд гэв гэж.
Бид түүнийг дурсан эзний зоогийг үйлддэг. Гэхдээ эзнийг дурсаж юуг үйлддэг вэ? Бид түүний биеийг дурсдаг. Тэрчлэн зоогийн дараа мөн аяг авч. Энэ аяг бол миний цус ард тогтоогдох шинэ гэрээ мөн. Үүнээс та нар үүх болгондоо намайг дурсан үүнийг үйлдгэсэн юм. Учир нь энэ талхыг идэж энэ аягнаас үүх бүрдээ та нар түүнийг ирэх хүртэл эзний үхлийг тунхагладаг. Тийм ээ. Би нэг юмыг бүр онцлон хэлье. Та бүхнийг би Рут хоёр шиг болох ёстой гэж байгаа юм биш шүү. Христийн бие дотор гайхамшигтай эрх чөлөө бий. Бурхны чиглүүлэг дор хязгаар дотроо бид эрх чөлөөтэй. Гэвч энэ надад маш чухал зүйл учраас Бурхны амь надад үргэлж хэрэгтэйг би байнга мэдэрдэг юм. Би нэг даруйхнаар хэлье. Эзний зоогийг барих бүртээ Бурхны амийг бид сурталчилдаг. Та нарын ихэнх нь намайг 71-тэйг мэдэхгүй хаа. Би түүний бие ба цусны дотор амьдарч байгаа гэж боддгоо. Энэ бол миний хувьд зүгээр л нэг онол сургаал биш. Харин амьдралын бодит үнэн юм аа. Амьдралын бодит үнэн. Тийм болохоор би ийм замаар эзний зоогийг барьдаг. Бидэн шиг болоорой гэж зөвлөж байгаа юм биш шүү. Эхнэр нөхрийн хувьд бид өглөө бүр эзний зоогийг барьдаг. Өглөө бүр яг адил зүйлийг л хэлдэг. Эзэн Есүсээ гээд би юу гэж хэлдгийг минь сануулаач. Тийм ээ, зөв. Би талх авч хуваагаад. Эзэн Есүсээ энэ талхыг би таны бие гэж хүлээн авч байна гэж хэлээд иддэг. Тэгээд бид жижигхэн аяга бариад эзэн Есүсээ би үүнээс уухта таны цусыг хүлээн авч байна гэд удаг. Тэгээд таныг ирэх хүртэл би таны үхлийг тунхаглаж байна гэдгээ. Бид үүнийг голдуу Иерусалимд байхдаа хийдэг юм. Тэнд нийт итгэгчдийн тоо хүн амынх нь 1% нь л хүрдэг. Түүний алагдсан хотод түүний үхлийг өдөр бүр тунхаглана гэдэг юутай гайхамшиг гэгчв. Өнгөрсөн зуунд амьдарч байсан Библийн агуу тайлбарлагч багш ингэж хэлж билээ. Та Христийн үхлийг түүнийг эртэл тунхагл. Бид эзний зоогийг барихад бид агшин зуур өөр цагт очдог. Загалмай байгаа учраас бидэнд өнгөрсөн гэж байхгүй. Ирээдүй гэж байхгүй учир нь тэр ирж яваа. Бид түүний үхлийг эртлэн тунхагладаг. Эзний зоогийг барих бүртээ эзэн ирж яваа гэдгийг өөрсөддөө сануулдаг. Тэгвэл бид хэрхэн тунхаглах вэ? Энийг бүгдээрээ итгэлээр хийцгээе. Бид яг одоо эзний зоог барихгүй. Хийх талаарч та бүхэнд зөвлөхгүй. Харин итгэлээр эзэн Есүсээ бид таны цуснаас уухта таны амийг Бурхны амийг мөнхийн Тэнгэрлэг үрдийн амийг хүлээн авдаг гэж хэлээрэй. За, саяын миний хэлснийг санаж байгаа бол дагаад хэлээрэй. Эзэн Есүсээ бид таны цуснаас уухта таны амийг Бурхны амийг мөнхийн Тэнгэрлэг үрдийн амийг хүлээн авдаг. Баярлалаа эзэн. Хамтдаа эзнээ хүндэл магтъя. Түүнийг яг одоо зүгээр л хүлээн аваарай. Түүний Тэнгэрлэг ам таны зүрх, сэтгэл, биеийг тань дүүргэх болтугай. Элч Паул үхэл ялалтад залгигдсан
гэж тунхаглагдсан байдаг. Мэдээж үхэл бидний биеийг өвчин, хөгшрөл гэх мэт олон зүйлээр залгиж байгаач нөгөө талаар Бурхны амиар бид өдрөөс өдөрт үхлийг залгиж байдаг. Бидний гаднах махан бие муудавч бидний дотоод хүн өдрөөс өдөрт Христийн амиар шинчлэгдэж байдаг. Хүлээн авсан үүрэг даалгавраа бүрэн биелүүлэхэд хангалттай амийг Бурхан бидэнд өгсөн. Амен. Есүсийн цусны үр нөлөөний талаар дахин хоёр зүйлийг сурцгаая. 6 дахь үр нөлөө нь зуучлал юм. Еврей 12 дугаар бүлгийн 22-оос 24 дугаар ишлэлийг уншицгаая. Еврей 12-ийн 22. Энд байгаа цагийг анхаараасай гэж хүсэж байна. Энд өгүүлж байгаа үгсийг сайтар анхаарна уу? Бид ариун сүнсний хүчээр үүнийг ухаарах ёстой. Ойлгох ёстой 8 зүйлийг энд жагсаажээ. 8 зүйл. Бид эхлээд Сион уул руу очих ёстой. Хоёрт нь бид Бурхны хот болох шинэ Иерусалим руу очих ёстой. Энэ бол газар дээр байгаа Иерусалим биш, харин Тэнгэрлэг Иерусалим. Гуравт нь тоолшгүй олон Тэнгэр элч нарын уулзалтыг бид харна. Баяр ёслолын том цуглаа. Үүнийг ямар ч Библийн орчуулгад бүрэн төгс орчуулж чадахгүй шалтгааныг би дурдахгүй. Тэд хамгийн дээдээр гоёж тэр баярт оролцсон. Тоолж томшгүй олон Тэнгэрэлч нэг дор баяр ёслолын байдалтай цуглана гэдэг төсөөлшгүй. Гайхамшигтай үйл явдал болох нь гарцаагүй. Одоогоос 3 жилийн өмнө Рут тэр Белфаст хэсэг удирдагчдын уулзалтад нэгэн айлын гэрт очсон юм аа. Бурхны оршихуй тэр газарт үнэхэр хүчтэй буун бид бие биенийхээ өмнө өөрсдийгөө даруусгасан билээ. Тэгтэл Рутэд үзэгдэж бидний байгаа тэр газрын хажуугаар тоолшгүй олон Тэнгэрэлч өнгөрөн явж байгааг эзэн харуулсан юм. Тэдний нэг Тэнгэрэлч өрөөнд орж ирэхэд Рут нүдэ анжээ. Өнөөдрийн чиний амсаж байгаа энэ бүх зүйл нь амсаж болох агуу том зүйлийн зөвхөн нэг л юм гэж хэлсэн байна. Бид шинэ гэрээний цаг үед амьдарч байсан хүмүүсээс ялгаагүй. Тэд ч бас биднээс ялгаагүй хүмүүс билээ. За дөрөвт нь бид Сион ууланд очно. Тэнд бид амьд Бурхны хот болох Тэнгэрлэг Иерусалим руу баярын цуглаандах тоо томшгүй Тэнгэр элч нарыг харна. Тэнгэрт бүртгэгдсэн, нэр нь Тэнгэрт бичигдсэн анх төрөсдийн чуулганыг харах болно. Тавд нь бүгдийг шүүгч Бурхныг бид харна. Тэнд зөвхөн бүгдийн шүүгч Бурхан бус бидний ах эгч дүүс бас байх болно. 6-ад нь төгс болгогдсон зөвхт хүмүүсийн сүнснүүд байх болно. Хуучин гэрээний цаг үед итгэлээр амьдарч байсан ариун хүмүүс шинэ гэрээний үеийн биднийх шиг дахин төрөлтөөр олж авсан бүхнийг олж авна. Шинээр төрөх үед бидэнд өгсөн бүхнийг шинээр төрөхгүйгээр бид олж авч чадахгүй юм. 7-д нь шинэ гэрээний зууч Есүсийг бид харна. Есүс байгаа учраас бид тэнд байна. Хэрв дан ганц шүүгч Бурхан тэнд байсан бол бид байхч боломжгүй байх байсан. Харин шинэ гэрээний зууч Есүс байгаа учраас биднийг шүүгч Бурханы өмнө өмгөөлөх болно. Эцэст нь Абелийнхаас илүү дээр ярддаг цацагдсан цус руу бид очино. Христийн цус бол Абелийн цуснаас дээр цус юм. Үүнийг ялгаж өгөх 3 чухал зүйл байна. Абелийн цус бол хүсээгүй байхад нь урссан цус. Харин Есүс өөрийн цусаа сайн дураараа бидэнд зориулсан. Абелийн цус газарт цацарсан. Харин Есүсийн цус ариунаас ариун газар руу цацарсан юм. Абелийн цус өс хонзонгийн төлөө Бурхан руу хашгирсан бол Есүсийн цус Бурхан руу хүмүүний өршөөлийн төлөө хашгирсан. Энэ агуу илчилтээс та нарын хинэж өөрийгөө холдуулахгүй байхыг хүсье юм. Бидэнд сул дорой үе бий. Дарамтан дор залбирч чадахгүй, дараа нь яахаач мэдэхгүй тийм хүнд үе байдаг. Ийм үед ч Христийн цус бидний төлөө Бурханаас өршөөлийг гуйн байдгийг хизээч мартаж болохгүй.
хизээч мартаж болохгүй. Энэ үннийг хамтдаа тунхаглах нь зүйтэй болов уу? Би энийг төлөвлөөгүй ч би эхлээд хэлье. Баярлалаа эзэн, биднийг залбирч чадахгүй үед ч Есүсийн цус миний төлөө өршөөлийг гуйдаг учраас баярлалаа. Та энэ үгийг давтаж хэлэхэд бэлэн байна уу? Баярлалаа эзэн, биднийг залбирч чадахгүй үед ч Есүсийн цус миний төлөө өршөөлийг гуйдаг учраас гэж хэлнэ шүү. За одоо хамтдаа хэлцгэн шүү. Бэлэн үү? Баярлалаа эзэн, биднийг залбирч чадахгүй үед ч Есүсийн цус миний төлөө өршөөлийг гуйдаг учраас баярлалаа. За одоо хамтдаа дахиад хэлцгээе. Баярлалаа эзэн, биднийг залбирч чадахгүй үед ч Есүсийн цус миний төлөө өршөөлийг гуйдаг учраас баярлалаа. Амен. Эцэст нь Есүсийн цусаар бид нэвтрэх боломжтой болсон. Энэхүү эцсийн хоёр хангамж нь биднийг үрд мөнхийн цаг үе рүү буюу Бурхны оршихуй руу аваачдаг. Үүндээ бид тэнд л очин шүү дээ. Еврей номын 10-19-р ишлэлийг харцгаая. Энэ өглөө цуглаан дээр энэ ишлэлийг уншсанд баярлалаа. Тийм ээ, Бурхан ингэж тааруулсан гэж би итгэж байна. Үнэхээр гайхалтай. Еврей номын 10-19. Ийм дахтунраа бидэнд Есүсийн цусаар энэ цусаар бидэнд зориг ирдэг. Энэ зориг гэдэг үгийг грекээр үг хэлэх эрх чөлөө гэж илэрхийлжээ. Өөрөөр хэлбэл гэрчлэлээ саная гэж ойлгож байна. Хэрэг бид гэрчлэхгүй бол бидэнд байхгүй. За одоо бүтэн уншицгаая. Еврей 10-19-22. Иймд ах トゥ нараа бидэнд Есүсийн цусаар өөрийн махан бий болох хөшгөөр дамжуулан түүний нээсэн шин амьд замаар ариун газарт нэвтрэн орох итгэл байгаа тул мөн бидэнд Бурхны гэрдэх агуу тахилч байгаа тул бузар мэс чанараас цэвэрлэгдэхийн тулд өөрсдийн зүрхэндээ цацуулж бие ариун усаар угаалган үнэн зүрхээрээ ойртон очицгоё гэж. Дараагийн үгийг анхаарцгаая. Өөрсдийн найдварын хүлээн зөвшөөрлөө гуйвэлтгүй бат баримталцгаая. Учир нь амлагч нь итгэмжт билээ гэж. Еврей 3:1-д Есүс Христ бол бидний хүлээн зөвшөөрдөг буюу тунхаглалын тахилч гэж. Еврей 4:14-д хүлээн зөвшөөрдөг итгэлээ бат баримтлыг гэсэн байна. Харин 10:23-д хүлээн зөвшөөрлөө гуйвэлтгүй бат баримтлыг гэж. Энэ бүхэн бидэнд юу хэлж байна? Онгоцонд сууж байхад зорчигчдоо бүсээ бүслээрэ гэдэг. Энэ нь юуны дохив? Агаарын хүчтэй урсгалд онгоц орж сэгсрэгдэхэд бэлэн байгааг сануулж байгаа дохив юм. Бурхны өмнө тунхагладаг итгэлээ бат баримталж, гуйвэлтгүй бат баримтлахыг удаа дараалан сануулж байгаа нь онгоцонд бүсээ чанга бүслээрэ гэж сануулж байгаатай адил юм. Ягаад гэвэл амьдралын сэгсчээнд унахгүй тулд юм. Амьдралын сэгсчээнд бэхэлгээ бүс байхгүй явах би тиймд зөв тунхаглалаа хэлсээр л бай. Хэдийгээр хэлж байгаа тунхаглал чинь харагдаж байгаа бүхэнтэй зөрчилдөж байгаа ч тунхагласаар л байгаарай. Бид илүү ариун шинэ амьдралд Есүсийн цусаар нэвтрэн ордог. Левит номын 16-д хэлсэнчлэн тэрүүн тахилч жилд нэг удаа хаашаа ороод юу хийдгийг санаж байна уу? Тэр удалгын бойпро аваад өршөөлийн суудал байх ариунаас ариун газарт түүнийг хүндлэхээр дотгош ордог. Орохдоо тэр тахилын цусыг авч хөшиг болон өршөөлийн суудал руу 7 удаа цусыг цацдаг. 1 2 3 4 5 6 7 удаа цацаад дараа нь өршөөлийн суудлын зүүн тал ба урд тал руу цацдаг. Еврей номыг бичигч өршөөлийн суудлал руу зоригтойгоор очие гэж бичгтээ. Тахилч жилд нэг удаа ариунаас ариун газарт ороод 7 удаа тахилын цуснаас өршөөлийн суудлал руу цацаж байгааг дотроо бодж юм. Ийхүү зоригтой орохдоо Есүсийн цусаар дамжуулан итгэгч бид шинэ амьдралыг хүлээн авдаг. Есүсийн цусаар дамжуулан бид Бурхны хаан ширээний өмнө хаанч байсан орох боломжтой болсон юм. Тиймд бидэнд нэвтрэх эрх бий юм. Тэгвэл бид юу хэлэх вэ? Хамтдаа баярлалаа эзэн гэж хэлцгээе. Би ямар үг хэлхээч мэдэхгүй байна.
Гэхдээ ингэж хэлье. Баярлалаа эзэн, таны цусаар агуу бурхны ариунаас ариун оршихуйд нэвтрэх боломжтой болсонд үнэхээр талархаж байна гэж хэлцгээе. Та энийг хэлж чадах уу? Баярлалаа эзэн. Таны цусаар агуу бурхны ариунаас ариун оршихуйд нэвтрэн орох боломжтой болсонд үнэхээр талархаж байна гэрээ. Есүсийн цусаар өгөгдсөн 7 ёроолыг сануулъя. Би өөр дэс дараагаар хэлж магадгүй шүү. Гэхдээ энэ нь логик дараалал гэж итгэж байна. Энэ нь цагаатгал, цэвэрлэгээ, зөвтгөл, ариусгал, амьдрал, зүүчлэл ба нэвтрэх эрх. Цусыг 7 удаа цацдаг шиг Есүсийн цус бидэнд 7 ёроол өгчээ. Бид сатаныг хурганы цусаар ба юугаар ялсан бэлэм? Өөрсдийн гэрчлэлийн үгээр. Хамтдаа үүнийг хэлээд сургаалаа өндөрлцгөөё. Гэхдээ нэг юмыг битгий мартаарай. Бид амиа үхэн үхтлээ хайрлах ёстой. Та бүхэн надтай хамт байна уу? Бид сатаныг хурганы цус ба өөрсдийн гэрчлэлийн үгээр ялсан. Бид амьдралаа үхэн үхтлээ үл хайрлана. Тийм ээ, логик ухаанаар бодвол бид нэг зүйлийг хийх хэрэгтэй. Энэ бүхнийг ухаарсан бол бид Бурхныг магтах ёстой. Хэрэг бид түүнийг магтахгүй бол бид итгэхгүй байна л гэсэн үг.